За сайн үгээс юу ийцгаана. За энэ бол Жаргалбекс подкастын 15 дахь дугаар болж байна. За тэгээд бидний өрсөлдөгч бол бид өөрсдөө гэсэн ерөнхий сэдвийг сонгож авлаа. Тэгээд яа энэ сэдвийг сонгож авсан гэхээр ер нь бол энэ дээр нэг шийдэлтэй бас өөрийнхөө арга өнцгөөс ярих гэж бодлоо. За ер нь бол ихэнх хүмүүс яг энэ салбарт ч тэр бусад салбарууд ч тэр ерөнхийдөө өрсөлдөөнтэй газар л илүү өсч хөгжих боломжтой байдаг гэж үздэг. За жишээ нь авч үзэх юм бол бид нар магадгүй зүгээр Netflix руу ороод дуртай нэг цувралаа үзээ л та одоо зүгээр шоу үзье гэж бодъё. За ямар шоу байсан гэсэн хамаахгүй. Ер нь бол Too Hot to Handle юм уу те? Эсвэл бол зүгээр Next Top Model эсвэл бол магадгүй Next Top Makeup Artist гэх мэт. Яг ийм нэг тодорхой хэмжээний индастринуудын шоунуудыг үзэх юм бол юу харагддаг вэ гэхээр маш их хэмжээний өрсөлдөөн харагддаг. Маш их хэмжээний өрсөлдөөн дундаас маш шилдэг хүмүүс л тэндээс тунж үлдэж гарч ирдэг. Тэгээ хүмүүсийн ерөнхий ойлголт байдаг. Индастри бүрд өрсөлдөөн байгаа. Нэгэнтэйгээ өрсөлдөнө. Тэгээ тэд нэр тэ өрсөлдснөөрөө яах вэ гэхэлэр ёстой нөгөө нэг яах вэ? 50 далаагаас те 50 далаагаас ямар ч юм шуургагүй, ямар ч одоо давалгаагүй юм далаагаас сайн сэлүүрчин бүтэж гарч ирдэггүй гэдэгтэй адилхан. Ерөнхийдөө бол маш их хэмжээний өрсөлдөөнтэй байж ижил тухайн салбараас илүү хүмүүс сайжирч гарч ирдэг гэж үздэг. За тэгээд ер нь бодоод хахад бол нэг буруу юм байхгүй. Нэгэнтэйгээ өрсөлдөөд нэгнээсээ илүү гараад нэгнийхээ хийж байгаа зүйлээс илүү чанартай, илүү байж тухайн хүн илүү скиллтэй болж гарч ирдэг. Тэхийн тулд бүр илүү хичээдэг. Биднээс илүү давж авахын тулд бүр илүү хичээдэг. За тэгвэл энэ салбарт буюу бидний байгаа Forex-ийн салбарт бид нар хинтээ өрсөлдөд юм бэ? Бид нар бусад Forex trader-уудтай өрсөлдөв үү? Үгүй. Яагаад тэгвэл? Яагаад бид нар бусад Forex trader-уудтай өрсөлдөхгүй? Яагаад гэх юм бол энэ ямар ч утгагүй. Бид нар юуны төрлөө өрсөлдөх юм? Бид нар шилдэг байхын төлөө өрсөлдөх үгүй. Ерөнхийдөө бол энэ Forex гэдэг индастрид яг бидний хувьд бол бидний зорилго юу вэ? Хамгийн гол зорилго бол мөнгө хийх. Скил, ур чадвартай арилжаач юм болох гэдэг гол зорилгууд байна. Тэгэд угаасаа л скилтэй, ур чадвартай, маш мундаг арилжаач юм болно гэдэг чинь өөрөө мөнгө хийн гэдэг зорилго ч юм бол ерөнхийдөө нэг дагалдах маягаар орж ирнэ гэсэн үг те. Тэгэхээр энэ салбарт би яг яах гэж хүнтэй өрсөлдөнө гэж. Энэ салбарт би хүнээс илүү мөнгө хийх гэж өрсөлдөх юм уу? Энэ салбарт би хин нэгнээс илүү ур чадвартай байх гэж өрсөлдөх юм уу? Хин нэгнээс илүү ур чадвартай байлаа гэд юу гэж? Энэ бусад салбарууд шиг хин нэгэнд үнэлэгдэж юм уу? Хин нэгнэр үнэлгээ дүгнэлт тавиулж ямар нэгэн үйлчлэгчэд одоо үйлчлүүлж байгаа тэг хүнд үйлчилж байдаг юм салбар биш. Бид нар өөрсдийнхөө төлөө ур чадварыг эзэмшээд өөрсдийнхөө төлөө өдөр бүр энэ зүйлийг суралцаж энэ зүйл дээр скил ур чадвараа олж авах гэж хичээдэг салбар. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр биднэрт өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Мэдээж үгүй биднэрт өрсөлдөгч байгаа. Харин ч бүр байж болох хамгийн том өрсөлдөгч буюу биднэрт эхний өрсөлдөгч бол бид нар өөрсдөө. Бид нар өөрсдөө л өрсөлдөж байгаа. Хин нэгэнтэй өрсөлдөх гэж хичээх, хин нэгнээс илүү гарах гэж хичээх шаардлага байхгүй. Бид нар өөрсөнтэйгөө л өрсөлдөж байгаа. Би өчигдрөөсөө илүү сайн арилжаа өнөөдөр хийчихийн тулд би өнөөдөр илүү их хэмжээний зүйл сурахыг оролдож байгаа. Илүү их тэмүүлж байгаа. Илүү их хүмүүсээс мэддэг, чаддаг ур чадваруудыг сорж авах гэж оролдож байгаа. Тэгээс би тэр хүмүүсээс мундаг болох гэж тэгэв. Хин нэг нь надаас мундаг байна уу үгүй гэдэг надад сонирн биш. Гол энэ салбарт би зүгээр л би энэ салбарт хин нэгнээс илүү байх гэж биш. Би энэ салбарт амьдралаа өөрчлөх гэж, би энэ салбарт мөнгө олох гэж, би энэ салбарт яах нь өөрийнхөө хувьд шилдэг нь байх гэж би орж ирсэн. Энэ салбарт тэр чигтээ мөнгөний талаар ойлголтууд байдаг. Үр дүн хармаар байвал яах вэ? Тухайн хүний идэвчрэн өнгөж болно. Гэхдээ хин нэгний идэвчрэн өнгөх бол угаасаа утгагүй. Тэгэхээр би хин нэгний идэвчрэн өнгөө чи надаас илүү олдог үгүй юу? Чи надаас илүү мундаг үгүй юу? Тэр бол надад ерөөсөө хамаахгүй. Хамгийн гол нь би өөрөө өөртөө өрсөлддөг. Би өчигдрийнхөө өөрийг өнөөдөр илүү болгохын тулд өнөөдрийнхөө өөрийг маргааш би илүү болгохын тулд явдаг гэсэн үг. Би илүү арилжаа хийхин тулд илүү скиллтэй болохын тулд явдаг. Тэгээс биш хаа нэгэн газар хин нэгэн надаас илүү мундаг, шилдэг, сайн байх нь надад тийм чухал биш. Жишээ авч үзэх юм бол мейкап дээр бол мейкапын шин нийшүүд гарч ирэх тусмаа, мейкапын шин урлагууд гарч ирэх тусмаа хүмүүс тэрийг суралцах шаардлагатай болдог. Хүмүүс илүү сайжрах шаардлагатай болдог тийм үү? Энэ нийш трендээс хоцрохгүй байх шаардлагатай болдог. Тэгэхээр Forex тийм байгаа юу? Үгүй. Та нэг л арга барилаа. Өөртөө тохирсон нэг л арга барилыг, нэг л дүрмийг өөрийнхөө бүр ноу хав болгоод өөрийнхөө хувьд шилдэг нь байхад хангалттай гэсэн. Хин нэгэнтэй өрсөлдөх ямар шаардлага байхгүй. Хин нэгэн танаас илүү мөнгө олно, дутуу мөнгө олно. Энэ сонирн биш. Хин нэгнээс илүү мөнгө хийлээгээд та тэр хүнээс илүү гэсэн үг биш. Хин нэгнээс дутуу мөнгө хийлээгээд та тэр хүнээс дутуу гэсэн үг биш. Энэ салбарт та өөрөөсөө хэр хэмжээнд илүү өөрчлөгдөж чадчихээн. Хэр хэмжээнд илүү болсон бэ? Би жилийн өмнөхөөсөө би шал өөр төвшөнд хүрсэн. Энэ миний амжилт таахгүй.
Энэ би өөрөө өөртөө өрсөлдсөн, өөрөө өөрийгөө тэжээсэн, өөрөө өөрийгөө тодорхой хэмжээнд ахиулсан, дэвшүүлсэн ийм хугацаа байсан. Тэгээс би хэн нэгнийг надаас илүү байгаа учраас би энэ зүйлийг хийх гэж оролдог. Би өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэж, би өөрийгөө өөрчлөх гэж, би өөрийгөө илүү ур чадвартай болох гэж, би өөрийгөө өмнөх 1 жилийн өмнө байсан өөрөөсөө жаргалаас илүү жаргал болохын тулд би энэ зүйлийг хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ салбарт биднэрт байгаа өрсөлдөгч бол бид нэр өөрсдөө л гэсэн. Окей. Тэгэхээр хин нэгэн бид нарыг шүүхгүй, зөвхөн би өөрийгөө л бас шүүнэ. Яагаад тийм гэх юм бол хин нэгнийг энэ салбарт шүүх боломж байхгүй. Яагаад гэвэл энэ салбарт яах нь professional trader гэж байдаг. Гэхдээ тэд нар өөрсдийнхөө арга үнцээр, өөрсдийнхөө дүрмээр, өөрсдийнхөө тоглолтоор, өөрсдийнхөө скил ур чадвараар, өөрсдийнхөө арга барилаар өөр хүний арга барилыг шүүх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл нэг арга барил дахин давтагдах боломжгүй. Unique. Хүн болгоны арга барил өөр байдаг. Тийм учраас өөрийнхөө арга барилыг өөр нэгэнд тулгах ямар ч боломж байхгүй учраас энд таныг өөр хүн шүүмнэ гэдэг бол бүр утгагүй хэрэг. Утгагүй хэрэг. Надад маш олон шүүмжлэл орж ирдэг. Би эзэж хариулдаггүй. Хариуллаа гэж бодоход би хүчтэй хариулт өгдөг. Маш хүчтэй хариултуудыг өгдөг. Тэгэхээр зарим хүмүүс гайхдаг байж магадгүй. Яагаад би хүчтэй хариулт өгдөг? Яагаад би тэд нарыг зарим нь тоодохгүй юм? Тэр хүмүүс намайг шүүмжлэх ямар ч эрх байхгүй, ямар ч мэдлэг байхгүй, ямар ч ур чадвар байхгүй, ямар ч туршлага байхгүй байлаач гэсэн хэрвээ туршлагатай, ур чадвартай, мэдлэгтэй байсан бол хин нэгний аргачлалыг шүүмжлэхгүй. Яагаад вэ гэх юм бол хүн болгоны аргачлал өөр гэдгийг тэд нар мэд хэмжээнд хүрчгсэн байх ёстой гэсэн. Окей. За юм байна залуусаа. Тэгээ энэ сэдв бол маш их яригддаг сэдв. Тийм учраас би энд бас өөрийнхөө харах үнцгийг ярих гэж бодлоо. Тэгээд бидний өрсөлдөгч бол бид нар өөрсдөө л байдаг энэ индастрид бид нар хин нэгнээс илүү байх шаардлага байхгүй. Бид нар зөвхөн өмнөх өөрөөсөө илүү байх шаардлагатай. Тэгжээж бид нар илүү гэдэг нэр зүүн. Бид нар өөрийнхөө хувьд best байж тэр best гэдэг нэрийг зүүн. Окей. За юм байна залуусаа. Тэг бүгдээр амжилт хүсье. Ралпексэлла. Тэг зөвхөн өөрөө өөртөө л өрсөлд, бусдын хитвч рүү, бусдын мэдлэг рүү, бусдын ур чадвар руу бити өнгө. Тэднэртэй бити өөрийгөө харьцуул. Тэднэртэй өөрийгөө харьцуулаад тэднээс илүү байсан ч дутуу байсан ч хинт ч таныг тоохгүй. Хамгийн гол нь та өөрөө өөрийнхөө амьдралыг энэ зүйлээр өөрчилж чадж гинүү. Өөрөө илүү ур чадвартай болж чадж гинүү. Илүү өөрчлөгдөж чадж гинүү. Тууштай байж чадж гинүү. Гэдэг чинь чухал болохоос биш. Хин нэгнээс илүү дутуу чи хинт ч хамаагүй. За амжилт хүсье баяртай. Тэгээ бүгдэнд дараагийн подкаст руу уулзлаа. Түр баяртай.